Дээ намсрайн зохиол Маралгоогийн дуудлага. Намрын дунд сар 60 гарсан өвгөн молом модон тэргэнд гунан бухаа хөлөлжээ. Ар газраас ирж хүнзээ ухан жижиг бор гэрийнхээ хөвөнтөө дээвэр туурга баг саах борц гурлаа тэргэн дээрээ тавиад намаржааны зүг хөдөллөө. Эрт сэрүү унаж дам бүрээстэй умгар бор гэрн өглөө үдшээр даарах янзтай тул ийхүү ам амьдралаа татаж яваана энэ. Охин хүү хоёр нь аль эрт нийслэл хотдоо сууршиж айл гэр болцгоосон. Хүү Солонгос орон явсан сурагтай. Охин нь хотод ирээч гэж хэл дуулгавч талигч ханыхаа ясыг тавьсан газарт сэтгэл хоргодон дөрсөн нутгаасаа явахгүй гэж өвгөн бие өөрөө жолоодохоос яана гэхв. Сүүлийн 5 жил гом биеэрээ амиа борлуулж явахт нь хүүхдүүдээс нь 3 жилд хинэн ч эргэж ирээгүй явбал голыг нь зурна. Яарч сандарсан ч юмгүй халуу цагаан бухаа хөтлөн вандуын давааны хадтай чулуун зам унанг мод үер дэвдэрсэн жалах судаг бартаа сувгаар нь хиг ёг дэр дар хийлгсээр даваага даван уруудаж явахт нь нар жаргажээ. Замдаа хэд гурван гişүү түлээ дайж явхаар хажуухан талын зураа мод руу орж гин. Насаараа шахам үүрч явдаг хуучин бэрданх буунаас одоо ч салалгүй мөрөндөөн эгэлдэргэлэн яваа янхэр хөхөвгний хөл бух тэрэгний ишгэлтэнд харжива цагийн гандан шаралсан навчис хунгар цас шижгэн шүжигнах шиг. Тэгтэл хожуул дайрсан тэрэгний гол тархийн дуугарлаа. Лүүд гэж молом амандаа өглөн буугаан мод төшүүлж ухаа буулганаас мултлан холхон ширэнгнээс уйлаа. Тэрэгний голыг үзэхэд олон жил эргэлдэж илэгдсэн мод өөрийнх нь гарын сарвуу шиг нарийсчээ. За яахав яршиг цаашаа эндээ хоноод өглөө ноцолтохоос биш гэж шийдсэн молом ачаагаан задлан дээвэр туургаа буулган дэвсгэр хучлахаа засав. Мод толгоогоо нэрж өөгөлн суухад унд хоолндоо хүрсэн шиг санаад тайвширна. Хэдэн малаа айлд байлгаж гэр оронд хүлээх хөнгөө болохоор яарах даарах ч юмгүй өвгөн яана гэхв хажуулдан хэвтлээ. Энэ зуур нойрон хулжиж билийн голын хоржигнон шуугаж намрын модны салхи оройгоор нэгийг шивнэн сэрчигнэн. Одтой тэнгэр гэртээ уулын хэрийг харан хөлбөрч буй өвгний цээжинд бодол хөврөн. 40 жилийн тэртээ яг л энэ уулын аманд малаа хариулсан дэлгэрмаатайгаан учран болзож үзээлжгэн жимс амтлан эрхлүүлэн наадаж явсансан. Модны сүүдэр өвс ногоо өнгийн цэцэгсийн дунд үлгий дундаа эрхлэлцэн нялхбагхан хүүхдүүд шиг аз жаргалын дээдийг эдэлж явсан нь өвгний цээжнээ өчигдөрхөн юм шиг санагдана. Энэ шүн эд нойрон дунд нь гандаж шаралсан навчсын чимээ шаржигнан ямар нэгэн хөнгөн гიშгдэлтэй хураг амтны туруу аргаан нүжгналт илэрхий сонстов. Болом толгоогоон яламгүй өндийж нүд нухай арчин ажиглалаа. Тал сарны туяанд нэгэн амтан хэдхэн алхмын цаан тулж ирээд сумтай бууга алгуурхан барьж өндийлөө. Цав цагаан согоо чихээ солбилзуулан түрүүнээс хойш молмыг хэд дахин тойрсон бололтой өнөрлөн шинжлэх мэт байн тонголзон сэрмэлцээр. Цагоо байна гэж таньсан ч молмын дотор сэрдгийн домог түүхтэй холбоотой далдын бодол зурсхийв. Энэ цав цагаан, цас цагаан, цалин цагаан согоо жийн амтан биш байна. Буутай буурлаас ч айлгүй сонортон сониучрахсан энэ амтан гоо марлын удам болж таарна. Энэ шидэт амтан бурхан минь намайг шохоорхотг нь юу вэ? Тэнгэр минь урхан буйны оронд очсон талигаачи минь сүнс хэдэн 10 жил болзож уулздаг газраа намайг байна гэд эргээд ирсэн юм биш үү?
Аратан чоноос зүгтсэн ганцаардмал амтан намайг бараадгүй гэж дотроо өвтнсөн молом өндийн бослоо. Хамар самсаан түргэлэх мэт чимээ гарган толгоогоон сэгсэрсэн согоо ямар нэгийг ойлгуулж ядан байх шиг өвгөн санагджээ. Явдаа яв гоо марал минь нүгэлтнүүдээс болгоомжил ясан эвэр цусан эвэр бугын чив согоон сэв гэдэг чөтгөрүүд хаяагүй би. Чимэн дэлгэрмаагийн сүнс мөн шиг байна. Намайг аваад яв. Эсвэл би араас чинь очино. Цаан чинь чон байвал чи би зайлуулаад орхив гэж өгүүлсэн молом Верданх буугаа авч дээш харуулан тас хийлгэлээ. Тэнгэрийн луу лусын дуу шиг их чимээ нүргэлэн мод хад уул ойг цуур айтуулан нэжигнэ. Галт шугам татуулсан нэгэн оч тэртэн харвах шиг оддын зүг алсран жижигэрсээр алга боллоо. Цагаан согооч их зураа өөд иргэн харсаар дүүлэн давхив. Сүнс сөөдөрт итгэсэн молмын бодол гүн хямралд оржээ. Тэгтэл тэр өглөөний үүр манхайтал цайсан цагаар юу болсон гэж санана. Өөрийн ирэхгүй хэсэг дуг хийгээд сэрсэн өвгнийг өндийхэд ухаан ягаан гунан бухныхан дэргэд өнөөх цагаан согоо харагдлаа. Чухам энд юу болоод өнгөрснийг хэн ч үл мэднэ. Өглөөний манан уул билийг ороон хэлгэрч тэртех ингэрт малгайн чинээ үүлнээс түр зуурын бороо шаагаад өнгөрсөн юм. Молмын дөхөж явааг харсан согоо эн чин би юу болвоо гэх шиг бие сэгсрэн эргэн тойрныг ажснаа бусдаас ичингүүрэн зүхтаж нуугдах газрыг зорих мэт цахилан цамнан одвоо. Даралт нь нэгсэж зүрхэн дэлсэн өвгөн молмын толгой эргэж согтуу хүн шиг найган гайхлаа. Хөтлөх түшингээ аль хэдийн тасалсан гунан бухч эзнээ орхиод цүл цүлхийн шогшиж шүлсээ савруулан урамцсаар сүргийн зүг яаруухан явлаа. Хэлэн дултран өрөөсөн дугуйгаа түшсэн өвгөн молом марал гоо минь дэлгэрмаа минь хэмээн шулгансаар түүний нүднээ мөнөөх цагаан согоо тэнгэрт харагдаж урамдан дуудсаар байжээ. Намаржааны хэдэн айл ухаа ягаан бухыг анзаарснаас хойш хэд хоног төдийлөн өгүүлсэнгүй хэд хонсон гэдэг. Молом буюу ерөөл хэмээх сайхан нэрээр 60 хэдэн жил дуудулсан тэр хүн гэртээ эргэж ирээгүй юм аа. 18 салаа бэртээ хангал халуун буг болон хувлаад марал гоогоон хайж тэртээ ниссэн байлгүй.